харьцуултууд бас нэлээд давтсаж байна. Тэгэхээр бид нар мөнгөний бодлого хэлсэж байна. Яг ерөн зүгээр одоо сүүлийн 3-4 жилд бол бид нар төсвийн бодлого, мөнгөний бодлого дээрээ бол халдаа гаргасан учраас өнөөдрийн энэ эдийн засгийн байдал бол энэ байдал төрж байгаа гэдэгтээ бол уг нь санал нийлэх ёстой юм л да. Зүгээр эндээс ингээд дээрэнээс нь сонсоход бол яг бас нэг 11-12 оны үеийн л нэг айхтар том алдаанаас болоод одоо энэ яваад байгаа юм шиг ийм тайлбар хийх гэж оролдоод байгаад бас жоохон харамсаж байна. Тэгээ өнөөдөр бид нар ингээд харах юм бол энэ мөнгөний зах зээл чинь өөрөө одоо ширэгж гин гэх юм уу, хатж гин гэх юм уу тийм байдлаар ороод байна шүү дээ. Банкнууд чинь зээл олгохгүй болсон байна. Компаниуд хоорондоо баартраар юм хийдэг болсон байна. За ингээд засгийн газрын бондыг авдаг банк баг одоо байхгүй болох тал руугаа орж ирж байна. Энд чинь ямар шинж тэмдэг илэрхийлээд байна вэ гэхээр бол үнэхээр одоо цаашдаа бол төсвийн төлбөрүүд өөрөө гацах ийм одоо анхны шинж тэмдэгүүд илэрч байна. Энэ үнтэй одоо та санал нэгдэхүү гэсэн нэг асуулт байна. Хоёр дахь нь бол бид нар одоо ингээд энэ банк санхүүгийн байгууллагуудын энэ зээл өөрөөр хэлбэл манайд бол дотооддоо үнэхээр одоо банкны зээлээр бизнес эрхлээд явах тийм боломж бол үнэндээ байхгүй гэдгийг хүн бүхэн хэлж байгаа. Гэтэл бол Монгол банк сүүлийн жилүүдэд дандаа энэ гадны банк оруулж ирэх асуудал дээр бол ер нь байнгын эсрэг байр суурь баримталж ирсэн. Энийг ер нь одоо оруулж ирэхгүй юм уу? Бидний дотоодын банкнууд чинь дотоодынхоо зах зээл бизнес эрхлэгчдийг дэмжиж чаддаггүй юм бол гадны банк санхүүгийн байгууллагуудыг оруулж ирээд энэ дээр мөнгөний зөв бодлого явуулаад дотоодынхоо мөнгөний зах зээлийг дэмжих замаар эдийн засгаар бас одоо сайжруулахад нэмэр хэмнэлт болгох замаар ийм одоо арга замыг хайж энэ ирж байгаа санал онол ийм байд юм уу? Хоёр дахь асуулт нь бол энэ гадны банкыг оруулах тал дээр ямар одоо асуудалтай байна вэ гэж. Бидний өнөөдөр ингээд энэ банкны системийн өрийн талаар та яг зүгээр одоо янз янзын тоо байна л да. Өнөөдөр өрийн үлдэгдэл бол 11.9 их 80 төгрөг байдаг. Тэрнээс 1.7 нь юу 14% нь бол хугацаа хэтэрсэн зээл болцсон байна гэж. Тэгээ мөнгөний одоо ихэнх нь одоо гаццсан байгаа гэдэг байгаа шүү дээ. Би миний ойлгосноор бол зах зээл дэргэлж байгаа 21 их 80 төгрөгийн 17 их 80 нь бол одоо ингээ мөнгө гацчихсан. Одоо ингээ банкнууд хоорондоо явах байсан. Энийн хамгийн том жишээ нь бол мөнгөний ихэнх нь гацсан, зээлд 12 их 80 нь гацсан. Засгийн газрын үнэт цаасанд 3 их 80 нь гацсан. Төв банкны үнэт цаасны 0.7 их 80. Гадаадын банкны ноостроо дансан дээр 1.2 их 80 гээд энэ их Монгол банкны өөрийн чинь алдагдал бол бас 1.8 их 80. Тэгэхээр би түрүү нэг дэх асуудлаа энийг тодтогч хэлэхэд бол үнэхээр одоо ингээ бид нар удахгүй энэ төлбөрийн хямралд орох болчих гээд байгаа юм биш үү гэсэн тэр нэг дэх асуултан дээр би тодтогч энийг хэлж байгаа. Үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд дотор одоо бид нар их зөв бодлого явуулаад одоо их л зөөлөн газардсан л гэж үтсэн байна л дээ. Хамгийн буруу бодлого явууллаа л гэдгийг бид нэрлсэн. Үн докторжуулах хөтөлбөрийг 4 их 80 төгрөг зарсан. Өнөөдөр зүгээр мах гурил хоёрын үнийг буурсан гэдэг талаас нь тайлбарлаж байгаа. Энэ чинь бол энэ үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд дотор буурсан юм биш. Ард түмэн чи мөнгөгүй болсон. Худалдаа авах чадваргүй болсон. Мал нь өссөн. Өнөөдөр ресторан, гуанз гэдэг энэ хот суурин газруудын бүх орлогыг ороод одоо бид нар та нар өөрсдөө яваад үз. Энд чинь энэ үний хэрэглээ нь буурчихсан. Ягаад гэвэл ард түмэн мөнгөгүй болсон. Тийм учраас энэ үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд дотор авсан өгсөн зээлүүдээс одоо ер нь иргэн төлөлт хэдэн хувьтай байгаа вэ? Энэ үнийг та нар хэлж өгөөч. Ялангуяа нефтийн компаниуд долларын ханшийг арай багаар өгсөн гэсэн. Тэрүүний зөрүү алдагдлыг Монгол банк хүрж ирсэн. Эндээс одоо Монгол банк хичнээн төгрөгийн хичнээн долларын алдагдал хүлээсэн бэ. Энэ үнийг нэг хэлж өгөөч. За, дөрөвт нь нэг юм байна. За, 1 минут авчиж байгаа. Нэмж 1 минут. Энэ АСЕМ-ийн зардал гэдэг одоо АСЕМ-ийн зардал мөнгө өгөөд байгаа л гэсэн нэг юм дам ирээ явагдаад байгаа. За энэ бэйл-аут хийсэн гэдээ бас ингээд нэг юмнууд явагдаад байгаа. Энэ ер нь нийтдээ ямар шийдвэрээр хичнээн хэмжээний мөнгө гарчаад байгаа юм бэ? Энэ цаасан мөнгө хэвлж өгөөд байгаа гэж ойлгож байгаа. Энэ чи ер нь зөв бодлого уу? АСЕМ-д одоо гарсан тэр зардлаа өнөөдөр энд хийж болох уу? Яг тэдний хэмжээний мөнгө гарсан гэж. Валютын ханшийг хятадын свапор барьж байгаа гэж би бол ойлгож байгаа шүү. Хятадын свапын талаар сая асуухад бол яг ер нь бүх одоо юм тодорхой олон улсын банк санхүүгийн байгууллагын хяналтын дотор явж байгаа л гэж байна. Миний авсан мэдээлэлээр бол бараг 2 тэрбум орчим доллар болчиход байгаа юм байна л. Энэ валютын ханшийг свапор хятадын свапор бариад байгаа гэж үзэж байгаа энэ бодол одоо миний зөв байна уу буруу байна уу? Хэрвээ энэ явдал чинь энийг бол одоо бид нар бас жоохон анхаарал таахгүй бол нэг өдөр бид нар хахунд орсон байх вэ гэж бас болгоомжлол байгаад байгаа юм шүү.
Энэ үн Зол жаргал ерөнхийлөгч хариулъя. За хоёр гишүүний асуулт төсөөлтийн эдийн засгийн төсөөллийн талаар 2-3 зүйлийг хэлье. За юуны өмнө 10, 11, 12 он Монгол улсын эдийн засгт макро зохицуулалт нь бий болсон алдаатай жилүүд байсан гэдэг дээр бодлогын хувьд, төсвийн дэлэлт, ханшийн хувьд, валютын ханшийн 30% чангарал, за дээрээс нь хэрэглээний зээлийн 70% өсөлт, энэ бүгд Монгол улсыг өнөөдрийн энэ хүндрэл рүү чирэхэд нэлээд их нөлөөтэй байсныг бол бид бүгдээрээ мэдж байгаа. Эдийн засгийн тооцоо судалгаач энийг харуулж байгаа. Тэгэхээр энэ дээр 13, 14 оны бодлогын үр нөлөөнийхэн талаар бол түрүүн нэлээд дэлгэрэнгүй микро макро анализуудыг энэ хөх ном дээр бид нэлээд дэлгэрэнгүй бичсэн 2-3 жил чи ярьлаа. За хөтөлбөрүүд маань хэрэгжээ дууссан, үр нөлөө нь инфляцаар хэмжигддэг, тэр дэндээ ирлээ. Засгийн газрын өрийн хэмжээ ямар түвшинд байгаа талаар гишүүд маань дүнгээ сайн мэдж байгаа. Зарим нэгэн тоон дээр үнэхээр төсөөллийн тоонууд байгаа учраас маргахад маш хэцүү байгаа учраас тэрийг төр орхий. А зөвхөн хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар товчхон үлдэгдлийн талаар тоонуудыг хэлье. Энийг хаврын чуулганаар бид нар энэ ч хоёр нам хангалтсан засгийн газар барьж яхад нэлээд дэлгэрэнгүй яриад шилжүүлэх, засгийн газар руугаа шилжүүлэх шийдвэрийг бол гаргасан байгаа. Энэ ажил эрчимтэй явагдаж байгаа. Энийн үр дүнд оны төгсгөлд бид нар нэг 200 тэрбумын үлдэгдлийг засгийн газар руу шилжүүл дуусгах байх гэсэн тооцоотой байгаа. Нийт үн докторжуулах хөтөлбөрийн тоон дотор хаяр баг шүүн түрүүн моргжийн дүнг оруулаад яриад байх шиг байх юм. Моргож өөрөө үн докторжуулахаас илүү инфляцтай дэмжиж байгаа хөрөнгөлийн тогтолцооны суур ойлголт иргэдийн маань нийт эдийн засгт зайлшгүй шаардлагатай байгаа тогтолцооных нь нэг нь 80 мянган өрхийг хамарсан энэ бодлого 2 жил хэрэгжээд 5 тэрбум 5 их найт төгрөгийн барилгын ажил болж ажлын байрыг хамгаалахад бол эргээр нөлөөлснийг бол түрүүн танилцуулга дотроо би хэллээ. За моргжийн тогтолцооноос сөрөг үр дагавар нийт макро болон микро түвшинд бол бид бол хүлээхгүй байгаа. Харин ч муу зээлийн хэмжээ нь бага байдаг ийм зээлийн тогтолцоолгоо эртхэн шилжсэн маань өнөөдрийн санхүүгийн зах зээлийн доктортой байдалд эргээр нөлөөлсөн гэж харж байгаа. За гадаадын банкыг оруулж ирэх асуудал дээр Монгол банк гацаасан мэтийн тайлбарыг бол олон удаа ярьж байна. Энэ дээр бол дахиад хэлье. Монгол банк энэ дээр хизээж ямар ч тийм санал ирээгүй учраас гацах бид нарт тийм нөхцөл байдал үүсээгүй. Монголд өнөөдөр 6-аас 7 гадаадын банк төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. Эдгээрээс аль нь ч салбар байгуулах гэсэн санал тавиагүй байгаа. Салбар байгуулах талаар олон гишүүд олон янзаар асуулга тавихыг түрүүчийн мөнгөний бодлогын хүрээнд эдийн засгийн байнгын орон дээр ч гэсэн олон удаа хариулж ирсэн. Монгол банкны байр суурь бол маш ойлгомжтой. Санал нэрсэн тохиолдолд бид нар байр сууриа илэрхийлэх боломжтой. Ерөнхий тэгвэл ингүүл гэсэн ийм төсөөллийг бол бид нар хийдэггүй. Тийм учраас Монгол банк энийг хязгаарлсан, гацаасан гэдэг ийм шүүмжлэл бол байж болмооргүй санагдаад байгаа. За төсвийн талаарх нийт эдийн засаг дотор төлбөрийн нөхцөл байдал хэцүү байгаа талаар хаяр баг шүү маш зөв дүгнэлт бол хийж байна. Гэхдээ хэрэгжилж байгаа тоонууд төсөөллүүд дээр бол өнөөдөр бий болцсон юм шиг яриад байх юм. Адилхан яг өдийд Монгол улсын төсвийн орлого 1 их 80 төгрөгөөр тасрах нэ гэдэг. Тасарч магадгүй байх шүү гэдэг ийм зөвлөмжийг Монгол банкнаас бол өгсөн байгаа. Яг энэ дүндэл тасарсан. Яг энэ л өөрөө эдийн засгт байдаг өөрийнхөө нөлөөллүүдээ үзүүлсэн. Энэ нөлөөллүүдийг бид нар өөрчлөлтөнд хамгаалж ирсний үр дүнд бол мэдээж зээл мөнгөний бодлого дээр бас тодорхой хэмжээний зохицуултуудыг хийсэн. Санхүүгийн нэр томьёоны хувьд бол мөнгө гацсан гацаагүй төлбөрийн хямрал
төлбөрийн хямрал, банкуд хоорондоо мөнгөө шилжүүлэхгүй байх Дүндээ жинсэн шүү.